За улсын хэмжээнд эвдрээгүй ирээдүйг бүтээцгээ 365 аяныг өрнүүлж байгаа юм байна. За энэхүү аянд бол нийт монголчууд маань, хүүхдүүд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. За миний бие бол Монгол улсынхаа хүүхдийн сайн сайхны төлөө, эрүүл энхийн төлөө баггүй ажлыг санаачлаад өмнөгөө аймагтаа гэхэд хүүхэд болгон үдийн цай уудаг болох ажлыг бодлогын хэмжээнд санаачлан дэмжиж ажиллаа. За ингээд Өмнөгөө аймгийн хүүхдүүд маань үдийн цай уудаг болсон энэ санаачлагаас санаа авч Монголынхоо нийт хүүхдүүдийг бас үдийн цайгаа сургууль дээрээ уудаг. Эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ үдийн цай санаа зовдгоо. Үдийн цайгаа уусан хүүхдүүд нь хичээл сургууль дээрээ хичээлээ сайхан давтаад гэртээ ая тухтай гэртээ буцаж ирэх ийм боломж олдноо. Эвдрээгүй ирээдүйг бүтээхийн тулд монголчууд маань нийтээрээ орон даяар үдийн цайг хүүхдүүдэд ялгуурлал өгөө бүх хүүхдүүдэд энэ үдийн цайгаа өгөх уриалгыг би бас дэвшүүлээд явж байгаа. Ирэх 2027 оноос улсын төсөвт энэ зарлууд маань сууж Монгол даяар хүүхдүүд маань үдийн цайгаа авах боломж өрдөнө гэж найдаж байгаа. За ингээд энэхүү санаачлагыг хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн буюу аймгийн засаг дарга, сумдын засаг дарга нар маань дэмжиж идэвхтэй оролцохыг уриалж байна. Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.